За сайн уу манайхаа бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаараар 2017 онд бүгд найрамдах Доминикан улсад гарсан нэгэн хэргийн талаар ярьж хот бэлтгэсэн байгаа. За ингээд шууд дугаартаа оръё. Эмили Пигуарон 2001 оны 7 сарын 12-ны өглөөр бүгд найрамдах Доминикан улсын Синови гэх хотод бол төрсөн. За Эмилигийн найзууд нь түүнийг тодорхойлохдоо үргэлжил инээмсэглэж явдаг. Тэгээ энийхэр хатсан айгүй хөргөн хонхойдог, маш игдүүтэй, том болоод бол хуульч болох мөрөөдөлтэй, үнэтэй хуулийн зөвлөгөө авч чаддгүй хүмүүст туслана гэж одоо ярьдаг. Нэлээд тус жоохон байсан байна. За гэр бүлийнх нь хувьд ээж, аав, хоёр эгч, нэг ахыхаа хамт бол амьдардаг. Гэр бүлийнх нь хувьд санхүүгийн асуудалтай ер нь бол жоохон тааруухан одоо ядуу гэр бүлд өссөн гэж хэлж болно. Гэхдээ эцэг нь бол үр хүүхдээ хоосон хонуулахгүй гэж олдсон бүх ажлыг хийдэг, үр хүүхдэд бол бүх зүйлээ зориулдаг ийм гэр бүл бол байсан. Хичнээн ингээд санхүүгийн хувьд асуудалтай ч гэсэн гэр бүл хоорондоо бол ив найртай, нэг нэгэндээ бол маш их хайртай юм гэр бүл байсан ба. Эмили охин 15 нас хүрмэгцээ хөрс зэрэгэлдэх айлынхаа 18 настай хүү болох Марлон Мартинезтэй бол үргэлж эхэлсэн. За тэдний хувьд бол бие биенийгээ багаасаа мэддэг. Марлоны хувьд болохоор Америкийн нэгдсэн улсад бол төрсөн. 9 настай байх үедээ гэрийнхэнтэйгээ хамт бүгд найрамдах Доминикан улс руу бол нүүж ирсэн байна. Эмили охины хөрс зэрэгэлдээ одоо нүүж ирснээсээ хойш хүүхдүүд хоорондоо нэлээд дотн олж хамт тоглож цагийг одоо их өнгөрөөдөг байсан баг. Марлоны гэр бүлийнх нь хувьд гэх юм бол нэлээд чинээлэг, нөлөө бүхий одоо айлын хүү байсан. Ээж нь болохоор Марлин гэдэг ер нь бол төрийн одоо албан тушаалтан, танил тал ихтэй, зан ашиг хувьд нэлээд доголдолтой, хүмүүстэй айгу муухай харьцдаг. Тэгээ заримдаа одоо хахуул аваад хүмүүст виз гаргаж өгдөг гэх мэтчлэн маш олон асуудалд одоо орж исэн ч гэсэн ямар нэгэн хуулийн ял шийтгэл авч исэн ч гэдэг юм уу, эсвэл бол энэ дээр нь ямар нэгэн арга хэмжээ авч исэн зүйл бол ерөөсөй байгаагүй. За Эмили охины аавынх нь хувьд болохоор энэ Марлон гэдэг хүүгийн ээжд нь бол ажилтдаг байсан. Түүний хувийн бие хамгаалагчаар бол ажилтдаг байсан мэлээд хоёр айл нөгөө хөршүүд учраас ойролцоо насны хүүхдүүдтэй болохоор Марлон хүүгийн ээж нь маш их одоо ажилтай байдаг, эрт тийш аявуух явдаг. Тэр үедээ болохоор хүүхдүүдээ хөрс зэрэгэлдээ айл болох Эмили охины гэрт нь үлдээдэг байсан ба. Багаасаа хамт тоглож нэг нэгнийхээ гэрээр байнга орж гардаг байсан хүүхдүүд том болохын хэрээр нэг нэгнтэйгээ тоглох нь одоо багасаад зөвхөн гудамжинд таарахаараа л одоо минь тустай өнгөрдөг байсан. Харин Эмили 15 нас хүрээд харин Марлон 18 нас хүрэх үедээ дахин одоо хоорондоо холбоотой болж цагийг хамт өнгөрүүлэх нь ихссэн байна. Тэдний харилцаа нь эхэндээ найз нөхдөийн харилцаатай байсан бол сүүлдээ одоо хайр сэтгэлийн холбоотой болоод үерхэж эхэлсэн байна. Үүнийг нь Эмили охины ээж нь нэлээд дургуутж хүлээж авч ирсэн л да. Яагаад тэгэхээр охин нь бол насанд хүрээгүй, харин Марлон бол аль хэзээ насанд хүрсэн байсан. Гэхдээ тухайд Эмилийн түүнд маш их хайртай, тийм хөөрхөн хүүхдүүдийн үерхэл гэж ээж нь бодсон учраас охиноо одоо түүнтэй үерхийг зөвшөөрсөн байна. Харин Марлон хүүгийн ээж нь үүнийг нь бол бас нэлээд эсэргүүцэжсэн. Яагаад тэгэхээр түүний ээжийнх нь хувьд яг өөртөө зиндан нэгтээ тийм хүнтэй л одоо хүүхдээ үерхүүлнэ гэж боддог байсан. Түүний хувьд бол статус, харагдах байдал гэдэг бол маш чухал. Тэнгүүд нөгөө Эмили охины гэр бүл нь юу гэдэм боловсрал эднэр ээж аав нь эзэмшээгүй ч гэдэг юм уу, тиймэрхүү учраас хүүгээ тэднэртэй ингээ холбоотой байлгах, найзлуулах одоо маш дург байсан байна. Гэвч Эмили болон Марлон хоёрын нэг нэгнийгээ гэсэн тэр хайр сэтгэлийг хинч зогсоож бол чадаагүй. Одоо үерхэж эхлээд 1 жил болсны дараа тэдний хувьд нэлээд том асуудал бол гарч ирсэн. Учир нь 16 настай болсон Эмили охин Марлон гэх 19 настай одоо найз залуугаасаа жирэмсэн болсон байсан. За тухайд Эмили охин ээжтэй эгчтэй бол үнэ хэлээд Марлон ч гэсэн үүнийг зөвшөөрсөн. Бид хоёр бол хүүхдээ заавал төрүүлнэ гэж бол ярьдаг байсан. Харин охиныг 5 сартай болох үед түүний одоо эцэг нь энэ бүх үннийг нь мэдэж авсан ба. Тухайн үед мэдээж их маш их балмагдаж, уурлаж одоо хүлээж авсан ч гэсэн охин нь одоо жирэмсэн болоод аль хэзээний 5 сартай болсон байсан. Бүгд найрамдах Доминикан улсад аборт хийхийг хуулиар бол хориглосон байт юм байна. Хэрвээ одоо жишээлбэл жирэмсэн эмэгтэй аборт хийх юм бол хамгийн ихдээ 2 жилийн ял авдаг. Эмч зөвлөгч болон эмнэлгийн ажилчид нь 5-аас 20 жилийн одоо ял авдаг ийм хуультай учраас за ингээ үр хөндүүлэх угаасаа боломжгүй юм чинь хүүхдээ ол төрүүлнэ гэж Эмили охин аавдаа болон за гэр бүлийнхэнд бол мэдээж хэлсэн. За гэрийнхэн ч гэсэн үүнийг нь хичнээн дургуутчихсан ч гэсэн хүлээж авсан байна. Марлон хүүгийн хойд эцэг нь
одоо Эмили охины аавтай нь ярилцахаар бол гэрт нэрсэн. За ингээ хоёр хүүхдүүд маань ийм асуудалд орсон байна. За тэгэхээр асуудлыг хэдүүл яаж нааштай шийдэх вэ гэж гурлаа хамт сууж агаад нүүр нүрээ хараад за яг ирээдүйд одоо яах вэ? Хүүхдийг одоо яг яах ёстой вэ гэдэг энэ талаар нь ярилцъя гэж Эмили охины одоо аавтай нэрж уулзсан ба. За ингээд Эмили охины аав нь Марлон хүүгийн хойд эцэг нь Марлон энэ гурав бол уулзсан. За Марлон болохоор би бол Эмилид маш их хайртай. Бид хоёр бол хүүхдээ төрүүлэе гэж бодож байгаа. Би Эмилийг хүүхдээ одоо төртөл нь түүнийг хайрлаж халамжлан мөн хүүхэд төрсний дараа ч гэсэн бид хоёр бол бүх чадлаараа бол хүүхдээ хамт өсгөнө гэсэн зүйлийг бол ярьж одоо сайн сайхан авч явна гэж түүнд амласан ба. За Марлон хүүгийн хойд эцэг нь ч гэсэн хоёр хүүхэд маань одоо хүүхэдтэй болоод за ирээдүйд ингээм амьдрал зохиогоод явахад нь бүх чадлаараа одоо тусалж дэмжинэ. Тийм учраас энэ хоёрыг маань битгий эсэргүүцээрэй гэж бол гуйсан ба. За энэхүү уулзалтын дараа Эмили охины эцэг нь охин маань хүүхдээ төрөн төртөл гэртэй байна. Чамтай бол тэгж хамт амьдруулахыг одоохондоо хүлээн зөвшөөрөхгүй гэсэн зүйлийг бол яриад энэхүү уулзалт өндөрлсөн ба. Харин Марлоны ээж нь болохоор энэ бүхний эсрэг байсан. Түүнд статус бусад одоо хүмүүс яг юу гэж бодох нь бол хамгийн чухал. Тэгээ миний хүүг ядуу айлын охинтой үерхэд за тэгээ бүр жирэмсэн болгосон гэдгийг өөр хүмүүс мэдвэл яг юу гэж бодох вэ? За хичээл сургууль нь одоо яах вэ? Ирээдүйн нь бол цөөрнө. Тэгэхээр би үүнийг бол ерөөсө зөвшөөрөхгүй дургуутж байна гэж бол үзчихсэн. 2017 оны 8 сарын 23-ны өглөөний 8 цаг 30 минутын үед Эмили охин гадагшаа гарах гээд бэлтэж байхад нь ээж нь түүнийг одоо хааш явах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь найз залуу Марлон нь гадаа хүлээж байгаа. Тэгээ бид хоёр имлэг дээр цаг авсан. Тэгээ дараа нь шинжилгээнийхээ хариуг авчаад гэртээ ирнэ гэж хэлээд гэрээс гарсан ба. Тэгээ өдрийн цайны цагийн үеэр охин нь гэртээ ерөөсөө ирэхгүй байсан болохоор ээж нь бол нэлээд гайхаж хүлээж авсан. Олон цаг болчлоо. Ингээд яагаад гэртээ ирэхгүй байгаа юм болоо? Уг нь олон цагаар гадуур гарахаар бол заавалчгүй гэрийнхэндээ мэддэгдэгэ. Яагаад ингэ ирэхгүй байгаа юм болоо гэж нэлээд одоо санаанд зовж гисэн ба. Харин Эмили охины их чинь Эмили над руу 11 өнгөрч байхад Марлон түүнийг шатхуун түгэх газрын тэнд буулгаад тэндээсээ нэг нах цагтаагаа уулзнаа гэж битсэн байсан гэсэн чинь ээж нь маш их гайхаж хүлээж авсан. Ер нь бол Эмили ихэвчлэн дуу чуудан бол үлдээдэг. Ер нь бол мессеж нэг бичээд байдаггүй. Хоёр дахь юм бол ямар нах цаах ерөөсөө тийм зүйл яриаггүй дээ. Ямар ч хамаатантайгаа уулзна гэсэн зүйл яриаггүй. Эсрэг талын одоо Марлоныг эрт нь очоод Эмилиг яг хаана одоо буулгасан тэд одоо яг хаашаа авсан талаар нь сайн лавлаад асуугаад ирээгээд охиноо явуулсан баг. Замын эсрэг талд байдаг одоо Марлоныг гэрлэн улаацсан. За гэрийнх нь гадаа ирээд хонхыг нь дарахад Марлон гэртээ байсан баг. Хаалга онгойлгоход нь их чинь Эмили хайцсан бэ? Өглөө чамтай уулзсан. Тэгээд гэртээ ерөөсөө ирээгүй байна гэдгсэн чинь бид хоёр өглөө ингээд уулзсан. Тэгээд замдаа явж исэн чинь Эмили би цагаан андуурсан байна. 3 дахь өдөр биш харин 5 дахь өдөр цагтаа байсан юм байна. Чи намайг шатхуун түгэх газрын үүдэнд буулгачаа. Би тэнд нэг хамаатныхаа ахтай уулзах байгаа гэж хэлсэн. Тэгэхээр би тэнд буулгачаад тэгээд тэрнээс хойш бас түүнтэй холбогддог байна гэж эгчт нь бол хэлсэн ба. За ингээ эгч нь буцаж гэртээ ирээд ээжтэй одоо Марлон яг юу гэж хэлснийг нь бол хэлсэн. Тухайн үед ээж нь бол нэлээд гайхчихсан ба. Ямар сони юм бэ? Охин уг нь олон цагаар явахаар бол заавалчгүй гэрийнхэндээ мэдэгддэг. Хамаатан садантайгаа уулзахаар явсан бол би уг нь мэдмээр юм да. Энэ их л сонирн байна гэж тухайд бол бодож ирсэн ба. Ингээд Эмили охины эгч нь болон ээж нь тухайн одоо Марлоны буулгаж орхисон гэсэн шатхуун түгээх газар бол очисон. Манай охин ингээд ирсэн үү? Өглөө ингээд ирсэн үү гэдгсэн чинь тухайн шатхуун түгээх газрын ажилтан хэдүүл ингээд хяналтын камерыг харж болно. Охин чинь одоо ирсэн ирээгүй ингээд шүүгээд үзчихээгээд тэрийд бол хамтдаа хяналтын камерыг бол харсан. За ингээх үед охин ерөөсөө ирсэн Марлоны машин тэр шатхуун түгээх газрын урд зогссон ч юм уу тэр хоёр тэнд ерөөсөө байсан гэсэн ямар ч бичлэг тэнд байхгүйсэн. Нэг бол Марлон шатхуун түгээх газрын хаягийг андуурсан. Үгүй болвол тэр худлаа ярьж гин гэж бол ээж нь бодож эхэлсэн. Марлоныг ямар нэгэн байдлаар худлаа ярьж гинэ гэдэг нотлох баримт бол байхгүйсэн. За тэгээд шууд цагдаад бол мэдэгдээд охин нь алга болсон гэж хэлсэн ба. Ингээд ойр орчмын бүх хөшүүдтэй охин маань ингээ алга болчлоо. Хайх тусалж өгнө үү гэж гуйсан. Харамсалтай нь Эмили охиноос ямар ч сураг байхгүй, утсан ч болохгүй байсан учраас за ингээ хэвлэл мэдээллээр манай охин ингээ алга болсон. Магадгүй түүний алга болсон явдалт нь түүний найз залуу нь болон түүний ээж нь ингээд холбоотой байхаа гэсэн зүйлийг бол ярьж эхэлсэн. За энэ үеэр нь Марлон хүүгийн ээж нь өөрийнхөө одоо албан тушаалыг ашиглаад гэртээ хит хитэн сэтгүүлчдийг урьж авчираад тэгээ хэвлэлийн баг хурал бол хийсэн. За энэхүү хэвлэлийн баг хурлаараа болохоор хэлэхдээ ерөнхийдөө энэ гарч байгаа цурхлуудыг бол ингээд няцааж байна.
Бид бол ямар ч гин буруугүй бид нар ч гэсэн Эмилийн охинд санаа зовж гин. Эмилийн охиныг одоо амьд 9 минут гэртээ ирээсэй гэж бол хүсэж байна гэсэн зүйлийг бол ярьжсэн. Гадуур ингээд цуурхал явагдаад байна. Эмилийн охины алга болсонтой манай гэр бүлийнхнийг холбоотой гэсэн зүйл ярьж байна. Манай гэр бүлийнхэн бол ямар ч холбоогүй охиныг 9 минут ирүүл гэртээ одоо хурдан ирээсэй гэж бодож байна. Эмилийг би яг өөрийнхөө гэр бүлийн гишүүн шиг ол үздэг байсан. Миний хүүгийн одоо найз охин нь учраас би түүнийг хайрладаг байсан гэсэн зүйлийг ярьсан. Гэхдээ мэдээж ард иргэд бол тэнэг биш тийм ээ. Тухайн хэвлэлийн баг хурлын үеэр хүмүүс хид хідэн тэм сэжигтэй зүйлийг бол олж мэдсэн ба. За яагаад хэвлэлийн баг хурал зохион байгуулах гэж байгаа бол Эмилийн охиныг гэр бүлийнхнийг нь ураад хамт суугаад за ингээд яг яаж алга болсон тухайн үед яг юу болсон талаар ярьж болоогүй юм бэ. За хоёр дахь юм бол Марлон болон Марлоны ээж нь дандаа ингээд өнгөрсөн цаг дээр ярьжсэн. За хүмүүс болохоор Эмилийн охин одоохондоо ингээд өгсөн амьд нь мэддэхгүй байхад яагаад дандаа өнгөрсөн цаг дээр яриад байгаа юм бэ? Ер нь энэ хэвлэлийн баг хурал нэлээд сэжигтэй байна. Эдний гэр бүлийнхээ ямар нэгэн байдлаар охины алга болсонтой холбоотой хаа гэж бол үзчихсэн. Ингээд охиныг алга болсноос 3 өдрийн дараа цагдаа нар Марлоныг цагдаа хэлцэс рүү авч явах шаардлагатай болсон. Учир нь Эмилийн охиныг хамгийн сүүлд харсан хүн нь Марлон байсан. Мөрдөгчид Эмилийг олохын тулд боломжтой бүхнийг бол хийжсэн. Яг юу болсныг тогтоохыг л хичээжсэн. Түүнийг сураг алдарснаас хойш ойролцоогоор 5 хоногийн дараа буюу 8 сарын 28-ны даваа гарагт түүний утас нь нэлээд тийм баян чинэлэг хүмүүс амьдардаг чинэлэг бүсдэх нэгэн орон сууцны байранд байна гэсэн тохиог бол өгчээсэн баг. Ингээд цагдаа нараа тэр орон сууцны байр л бол яран очиход энэ нь хиний байр байсан гэж та нар бодож байна. Марлоны ээжийнх нь хувьд төрийн албан тушаалтан за тэгээ дээрэс нь агиух нааш цаашаа явдаг байсан учраас энэхүү чинэлэг бүсэд өөрийн гэсэн орон сууцтай. За тэгээ тухайн орон сууцт нь Эмилийн охины утас нь байна гэсэн тохиог одоо өгсөн баг. Энэ бол мэдээж мөрдөгчдөд нэлээд сэжигтэй санагдчихсан. За ингээд Марлоны ээжийнх нь энэхүү байрыг одоо шалгах шаардлагатай гэж үзчихсэн баг. За тухайн байрыг шалгах үед хэд хэдэн одоо нотлох баримтуудыг бол олж чадсан. Тухайн байрны дотор нэг матрац байсан. Тэр матрацын хажууд нь хоёр юм цустай альчуур байсан ба. За тухайн цустай альчуурыг шүүх одоо эмнэлэг рүү бол явуулсан. Одоо охинтой холбоотой ямар нэгэн зүйл гарч ирэх нь үү гэдгийг шинжилж үзэх шаардлагатай болсон. Тухайн тэр даван дээр байсан цус нь Эмилийн охины одоо цус мөн байна гэдгийг бол тогтоож чадсан ба. Эмилийн охин амьд уу өссөн үү гэдгийг тухайд бол хэн ч мэдэхгүй байсан. Яг тэгэхээр Марлон бол юу ч яриаггүй охиныг сүүлд нөгөө шатхуун түгэх газар буулгаад тэрнээс хойш хараагүй гэдэг зүйлээ дахин давтаж ярьчихсан ба. Тэр байрных нэг жижүүр нь Эмилийн охиныг алга болсон өдөр Марлон нэг тийм том нэлээд хүнд гэмээр зүйл ууданд хийцэн гаргаж явахыг бол харсан. Тэгээ байрны хяналтын камертаар бол байх хэвээр. Би түүнийг ээжт нь ингээд хэлсэн. Танай хүү чинь ингээд байранд чи ирээд учир битүүлэг зүйл хийгээд яваад байна гэж хэлсэн. За Марлоны ээж нь их л тийм айсан, сандарсан байдалтай байсан. Тэгээ дараах нь хяналтын камерын тэр бичлэг бол устчихсан байсан гэсэн мэдээллийг мөрдөгчдөд өгсөн байна. Марлоны ээж цагдаад баригдсныхаа дараа охины үхэлд ямар ч хамаагүй би зөвхөн ээж хүн ямар байх ёстой, ээж хүн юу хийх ёстой тэр зүйлийг л хийсэн гэснээс өөр зүйл ерөөсөө хэлээгүй байна. Ингээд 8 сарын 30-ны өдөр Эмилийн охин алга болсноос 7 хоногийн дараа Марлон өөрийнхөө хийсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн. За Марлон охины амь насанд хүрээд дараа нь болохоор орон нутгийн хогийн цэг дээр түүний зохицыг нь орхисон гэж хэлсэн баг. Эмилийн охины гэрийнхнийхэн хувьд яг л нэг тийм хар дарсан зүүд мэд өдөр болж хуурсан. Дараагийн өдөр нь цагдаа нар 9 цагийн туршид түүний одоо нэг орхисон зохицыг нь орхисон гэсэн орон нутгийн цэг дээр бол нэгжлэг хийсэн ч гэсэн Эмилийн охины зохицыг юусоо олоогүй. Марлоныг цагдаа нар болон Эмилийн охиныг гэрийнх нар нь одоо тоглож худлаа ярьж байна. Баяалийн хүүхэд хэрэг одоо иймэрхүү зан авир гаргаж болд юм уу гэж Марлоны гэрийнх нь нүүдэн дээр очиод чулуу шидээд ойрлоод ингээл ер нь нэг тийм эмх замраагүй байдал бол үүсчихсэн. Ингээд 8 сарын 31-ний өглөө Эмилийн охиныг ахт нь маш олон хүнээс танаа дүүгийн чинь зохицыг хажуугийн одоо хотоос олсон гэсэн мэдээлэлүүд бол ирж байсан. За ингээд цагдаа нар тухайн мэдээллийн дагуу зохицыг олсон гэсэн газар бол очсон. За харамсалтай нь маш аимшигтай дүр зураг бол цагдаа нарыг угтаж авсан ба. Одоо тийм оливын ногоон өнгийн чемодан олсон. За тухайн чемодан дотор охины зохиц болон за 5 сартай одоо амьгүй ургийнхан зохицос тухайн тэр чемодан дотор байсан ба. Тэгээ хэрэг явлаа юу болов? Эмилийн охинд яг юу тохиолдсон? Энэ бүхэн одоо маш учир битүүлэг бол байсан. Яг тэгэхээр Марлон хичнээн ингээ хэрэгээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн мэдүүлгээ 3 удаа өөрчилсөн. Тухайн өдөр буюу 23-нд
Марлон Эмили охин хоёр бол уулзсан. За уулзсныхаа дараа Марлон Эмилийг ээжийнхаа нөгөө энэ амьдардаг орон сууцд бол авчирсан. Дараа нь түүнд нэг юм шингэн зүйл уулгасан байна. За тухайн шингэн зүйл нь болохоор үр хөндүүлэх тийм одоо шингэн зүйл байсан гэж бол тэрээр мэдүүлэгтээ хэлсэн ба. За ингээд тухайн тэр шингэн зүйлийг уусныхаа дараа Эмили охин бол маш их хэмжээний цус алдсан. Энэ нь түүний одоо амьд хүрсэн гэж үзэж байгаа. Шүүх эмнэлгийн шинжээч эмчнэр охины арга яснаас нэг тийм мохоо зүйлээр зогсон юм уу гэлтэй шинж тэмдэг бас илэрсэн. Ерөнхийдөө маш их цус алдсан. За дээрээс нь тархиндаа одоо баг зэргийн гэмтэл авсан байна гэсэн зүйлийг гаргаж ирсэн ба. За Марлон болохоор мэдүүлгийнхаа үеэр ээж нь энэ явдалд ямар ч холбоогүй өөрөө энэ бүхнийг хийсэн гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Энэхүү хэрэгт Марлон болон Марлоны ээжээс гадна Марлоны ах нь за ахын найз нь гээд 4 хүн ерөнхийдөө холбогдсон ба. Гэхдээ энэ 4 хүний Марлон бол охины амь насанд хүрсэн. Марлоны ээж, Марлоны ах нь, Марлоны ахын найз энэ гурав нь болохоор зохицыг нуухад ерөнхийдөө тусалсан ба. Ингээд 2018 оны 11 сард Марлон Эмили охины амьд хүрсэн гэдэг нь батлагдаад 30 жилийн хорих ял бол авсан. Харин түүний ээж нь өөр хүндлтийг хууль бусаар хийхэд гар бие оролцсон 5 жилийн ял авсан ч гэсэн яг охины одоо амь насанд одоо хүрээгүй тэг ямар нэгэн оролцоо бол байхгүй гэж үзсэн учраас түүний ялыг 2 жил болгож хөнгөвчлсөн юм байна. Одоогоор бол ээж нь ингээд эрх чөлөөтэй Америк нэгдсэн улсад бол амьдардаг. Харин Марлоныг хувьд нь шүү дээ. Одоо бүгд найрамдах Доминикан улсад мөнгөтэй л бол хууль ерөөсөө үйлчлэгдэх одоо яг манай улстай адилхан. Хин нэгэн эрх мэдэлтэй мөнгөтэй айлын хүүхэд суллагдах эсвэл шорондоо бүр яг зүгээр л энгийн эрх чөлөөтэй юм шиг амьдрах тэр орчныг нь бүрдүүлж өгдөг. Яг энэтэй одоо адилхан Марлон хичнээн ингээд шоронд хоригдож байгаа ч гэсэн заримдаа бүр шоронгоосоо гардаг эрх чөлөөтэй юм шиг ингээд амьдардаг. Хамгийн сүүлд 2020 онд Эмили охины ээж нэг нэвтрүүлэгт орсон үеэрээ бол ярьж олон нийтэд бас дэлгэсэн байлаа. Тэгээ түүний хэлснээр Марлон шоронгоосоо гараад дахиад нэг 16 настай охиныг жирэмсэн болгосон гэсэн зүйлийг бас дурдсан ба. Энэхүү хэргийг олон улсын түвшинд авч хэлцэхэд ард иргэдийн нөлөө бол маш их байсан. За тэгээд дээрэс нь Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод амьдардаг бүгд найрамдах Доминикан улсын иргэд ч гэсэн энэхүү хэрэг дээр бүгд одоо дуу хоолойгоо үргэсэн, гадаад жагсаалууд болсон, охины төлөө, охины хэрэг дээр бүх зүйл ингээ хуулийн дагуу шийдэгдээсэ гэж хүсэжсэн. За жишээлбэл олонний танил хүмүүс ч гэсэн энэ хэрэг дээр өөрсдийнхөө одоо үзэл бодлыг хуваалцажсэн. Жишээлбэл нөгөө дуучин rapper Cardi B гэдэг байгаа тэгээ энэ нэмэгтэй бол бүгд найрамдах Доминикан улсаас гаралтай юм лээ. Одоо Эмили охины төлөө шударгын ус ялах болтугай, шударгын ус ингээд ялах байхаа гэсэн зүйлийг бас ярьж нэлээд олон хүмүүс дуурсан учраас ерөнхийдөө Марлоныг яа шийтгэл авч чадсан гэж үзэж байгаа юм билээ. Гэтэ маш олон хүмүүс бас ээжийнх нь эсрэг байгаа бас тэр ахт нь ахын найзд нь яг юу тохиолдсон ерөөс амар учир битүүлэг. Манай улсад ч гэсэн иймэрхүү хэрэг гардаг. Яг хуулийн дагуу шийдэгдэж чаддгүй дандаа л ингээл хойшлогдоод үгүй болвол ийш тийш өөр улс руу гараад зогтдог. Тэгээл дараа нь хэрэг нь хэрэгсэхгүй болдог ч гэдэм үү те. 16 настай хүүхдийг жирэмсэн болгоно гэдэг чинь нөгөөдөгөр бас уг нь бол энэ дээр нь ч гэсэн хэрэг үүсгэж болохоор байхгүй. Тэгтэл ингээд хууль хүчин ингээд мөнгөтэй хүний талд үйлчлдэг гэдэг нь бас хэдүүлээ энэ хүү хэрэг дээрээс харж болохоор байна. За ингээд нэг юм харамсалтай хэрэг байлаа. 16 настай. Тэгээд ирээдүйн маш гоё гэрэлтэй байсан. Охины одоо амьдралаар нь тоглоод за эцсүүлд нь ингээд ийм ухаан харгас хэрцгий байдлаар одоо амь насыг нь хөнөөсөн одоо ийм хэрэг байлаа. Мэдээж хүсвэл комент хэсэгтээ юу гэж бодсноо хуваалцаарай. За хэдүүлээ тэгээд дараагийн дугаараар хуудахгүй уулзцгаая. Түр баяртай баярлалаа.